За сайн байна уу? Nomadic work-ийн шинэ удирлынхүү эхэлж байна. Айгуу гоё тийм чимээ шиг өндөр. Яг юу хийгээд байгаа ч ойлгосонгүй. За тэгэхээр баяраар энэ удиралт та бүхэнд гоё байгууллагуудыг бэлдсэн байгаа. Тэгээд яг энэ дугаар дээр ямар хүмүүс илүү анхаарал зохилтой вэ гэхээр төгсөг курсын оюутнууд аль эсвэл яг төгсчөөд ажил хийж байгаа хүмүүс бол хэрэгтэй гэж бодож байна. Та нар төгсөнгүүтээ шууд өөрсдөө шинэхэн төгсөгч нэрлэгдэг гэж бодож байна. Үгүй шүү дээ. Яг та нар албан ёсны нэрслэрээ Монголын ажилгүйчүүдийн тоонд ордог байхгүй. Ажилгүйчүүдийн тоо уус орхон тодорхой. Шууд ингээд төгсөөд 1 секунд болсон ч шууд Монголын ажилгүйчүүдийн нэгээр нэмж байгаа гэсэн. Тэгэхээр тэр тоог тэгж удаан нэмж байлгахгүй тулд та бүхэн төгсгийнхөө өмнө ер нь ажлуудаа хайжсэн дээрээ гэсэн. Өнөөдөр би та бүхэн нэгэн гоё байгууллагыг зарлах гэж байна. Юу вэ гэвэл Монголын хамгийн ууган сүлжээдлэгүүдийн нэг болох миний дэлгүүр юм аа. Энэ бол миний дэлгүүр. Магадгүй таны дэлгүүр. Миний бид бүгдийн дэлгүүр. Энэ бол миний дэлгүүр. Nomadic worker-ийн энэ дугаараар та хамтдаа байгаарай. Nomadic worker. За тэгэхээр би яг одоо Монголын ууган сүлжээ дэлгүүр болох миний сүлжээ дэлгүүр дээр хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр би төгсөгч бэлтгэх хөтөлбөр буюу миний ирээдүйн миний гарт гэдэг хөтөлбөрийн дор бүсийн менежер дадлага хэрэг хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бүгдээ хамтдаа яг юу хийдэг хамтдаа харцгаая. Би нэг иймэрхүү юм хийх юм шиг байна. За сайн байна уу? Сайн байна уу өглөөний минь. За. Баяраа тий. Тий. За миний ирээдүйн миний гарт төлөвлөмийн шинэ төгсөгч. Тий. За. За таныг саяжингаал ажиглалаа гэдэг. Өө тийм үү? Ачиг өөрөөсөө завгүй л ажилт юм шиг бүр. Ааха. Энд байгаа одоо хүмүүстэй ингээд заавар зөвлөгөө өгөөл ингээд юм хараал юмнуудаа хянаал тий. Айгүй их яд юм байна. За тэгээ юуны өмнө энэ байгууллагад одоо өнөөдөр ингээд дадлагччаар ирж байгаадаа би маш их баяртай байна. Би ч гэсэн баяртай байна. Нэг одоо чамайг одоо компанийнхаа тий соёлтой танилцуулаад яг юу хийдэг өдөр тутмынхаа нэг ажлыг ингээд зааж өгч байгаа одоо би бас маш их баяртай. За. За манай компани тавтай байна. За маш их баярлалаа. За. Тэгвэл шууд ажилдаа орох тий. За тэгээ. За тэгэхээр чин за би бодод байдлаа өнөөдөр яг юу хийх хэлээ? Яг бүсийн менежер гэдэг байна шүү дээ. Тий. За бүсийн өнөөдөртөө хоёлаа болохоор бүсийн менежер алтан тушаал дээр дагалдана. За Тэгэхээр яг өдөр тутамдаа юу хийдгийг яадын гэдгийг одоо хоёлаа одоо би чамд ингээд биеэр үлгэрлэж тайлбарлаж одоо өөрчлөн суулгана ойлгуулнаа. Би одоо тэгээд саний шиг одоо энэ хүмүүсийн өмсөн байгаа ногоон хувцас байгаа шүү дээ. Тий. Тийм хувцас дээр өмсгөө. Өмснөө. Тэгээд бүр яг ингээд гардаж ажиллана гэсэн үг тийм. Яг гардаж ажиллана. Хоёлаа яг деталь юу хийдгийг. Яа. Тэгээд намайг ажиллажсэн чи хүн ирээ юм асуувал одоо би мэддэг. Харин тэгэхээр нүн яг шинэ ажилтнанд яг юу тулгалтын тэрийг л мэдэрнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд илүүхийг сайн харж авмаар юм байна тийм. Одоо яг саний шиг аль бараа хаана нэр хоёлаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрчлөгчдөө яг тодорхой нүг хугацаа үлдээгээд за сайн байна уу би танд тусланаа. Та түр байж байгаараа би танд ингээд өгье гэж тайлбарлана хоёлаа. За тэгвэл яг цохоо. яа тий. За. За өнөөдрийн нээлтийн сэдэв болохоор манай компаниас 2020 оноос хойш одоо амжилттай хэрэгжүүлж байгаа миний ирээдүйн миний гарт нэртэй төгсөгч бэлтгэх хөтөлбөрийн эзэлтийн явцыг та бүхэндээ танилцуулна. Мөн дээрээс нь өнөөдөр бидний хамтрагч нар дунд шинэхэн төгсөгч нар маань бол хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ бас төгсөгч нараа хүлээж авнаа. Бүсийн менежер үндсэн 4 жилийн дагуу ажилладаг. Салбарын борлуулалт, ашигт ажиллагааг хамгийн өндөрт байлгах. Зардлыг зохистой хэмжээнд барих. Барааны бүтээгдэхүүний алдагдлыг зохистой хэмжээнд удирдах. Хамгийн гол нь хамтрагчийн карьер төлөвлөлтийг хийж ур чадварыг нэмэгдүүлэх. Хамтрагч гэдэг нүг яг тэр тасыг хариуцсан гэж байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд базар соргог үндсэн тасаг касс гэдэг 4 хэсэгт хуваачдаг. Тэгэхээр ажилтан орж илээ за чи энэ өдрөө кассан дээр ажиллана. За тэгээ кассан дээр ажиллахдаа кассын хэсэг лангуугаа аавна, өрөлтөө хийн, үн маркеталтаа хийн, таталтаа татна. Миний дэлгүүр компани удирдлагууд бүх нэг хэсэг дээрх ажлыг өөрийн биеэр хийж суралцсан байдаг. Энэ багаан амжилттай удирдах, илүү бүтээмжтэй ажиллах, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдрэхэд маш сайн тусалдаг. Энэ жишгээр би бүсийн менежер болохын тулд салбар дэлгүүрийн хамтрагч албан тушаалаас ажиллаа эхэллээ. Бүсийн менежер нь салбар дэлгүүрийг харилцан ажиллахдаа хамтрагч бүрийн ажлыг маш сайн мэдэх, түүнд үлгэрлэн ажлыг өдөртөн чиглүүлэх үүрэгтэй байдаг.
За та энэ чи үн марклахад ирсэн тийм үү? Хоёлоо шалгана гэхлээр сүүлийн 6 оронгоор 89 84. За энэ зүв байна тий? Зүв байна гэд окей хоёлоо үн марлахгүй тавьчихна. Тийм байна. За одоо энийг үн байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо энийг ингэж авангуудаа хамтарч маань баркодоо хараад за тэгээ энэ дээр бичнэ гэсэн үг үү те? Сүүлийн 6 орнд бичих байлаа. За. Нэрийг бичих юм уу? Үгүй. Зөвхөн сүүлийн 6 орнд. Яа, ашиглаж. Тэгээд ингээд өвчмжтэй буцаад. Одоо би энэ барааны үнийг хийх гэж байна. Энэ болохоор өдөр бүр хямд гэсэн слогантай яагаад ялгарч байгаа вэ? Эдрэн цагаан байгаад энэ ингээ шар байгаа даа. Тэгэхээр яг энэ өдөр бүр хямд гэсэн юугаа илүү тодорхойлж байгаа гэсэн. Тэгээ энэ бүр үн болт фонттайгаа харж байгаа. Тэгээ энэ чи яг голтой байх хэрэгтэй. Яг голтой. За одоо болохоор би кас миний дэлгүүрийн данс тооцоо. Одоо яг миний дэлгүүр гэдэг нэршил маань яг миний дэлгүүр болно. Би яг одоо кастинг дээр нь өдөлтөө биелгэн. За сайн байна уу? Тор ах уу? Энэ яаж ямар олон энийг үржүүлэх юм нэг нэгээр. 6 8 10 12 13 14 15 маус нь энэ чинь маус. За одоо их гур дээрээ байгаа. Амжилттай болсон тийм үү? Тэнгүүд дахиад их 5. За баримтаа хувийнууд байгаа. Хувийнууд байгаа. За баримтаа ингэ. Баярлалаа. Удаачлаа. Сайн байна уу? Харах уу? За энэ бол яа би дэлгүүрт ороод хизээч кассыг яаруулахгүй. Тэр касс бодолсон ч хамаагүй тэр хүнийг ойлгоод утсаа оролдоод ч юм те тэр хүнд ингээд бүр ингээд зүгээр шүү гэдэг тэр мэдрэмжийг би өгнөө. Уучлаарай. За миний ирээдүйн миний гарт төсөвч бэлтгэх хөтөлбөр маань 2020 оноос хойш амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хөтөлбөр маань миний дэлгүүр компани ирээдүйн удирдлагуудыг бэлтгэх зорилготой юм аа. Төгсөгч нараасаа ажлын туршлага болон тодорхой ур чадварыг шаардахгүйгээрээ давуу талтай юм аа. Бүх төгсөгч маань цалинтай. За хөтөлбөрөө амжилттай төгсөх юм бол 4 сая төгрөгнөөс дээш цалинтай албан тушаалуудаар ажиллах боломжтой юм аа. За энэхүү хөтөлбөрийн 1 жилийн хугацаанд таныг маш сонирхолтой сорилтууд, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх боломжууд хүлээж байна. Таны ирээдүй таны гарт. Одоо бит хоёр шүү дээ өөр салбар дээр очиж ажиллана гэсэн. Тэгэхээр энэ ч өөр салбар дээр очиж ажилладаг гэсэн үг юм байна шүү дээ ер нь бол. Тийм, ер нь бол бүсийн менежерийн хүрээнд дунджаар 9 салбар хариуцаж ажилладаг. Тэгэхээр одоо чимний хариуцж байгаа нэг салбар дээр очисон гэсэн үг. Одоо тэгэхээр дараагийн өөр салбар руу очиж үзцгээе. Тийм үү? Түүх зөө. За энэ салбар маань болохоор одоо өнөөдөрт хоёулынх нь одоо ажиллах дараагийн салбар маань болж орж иж байна тий. Гэхдээ түрүүнийхээ бол жижиг юм дээрээ. За тий. Манай компани маань 2020 оноос ахуулаад эхлэн одоо дискаунт форматын дэлгүүрийг Монголд анх удаа нэвтрүүлж ажиллаж байгаа. За мөн энэ дэлгүүрд маань ажиллаж байгаа хамтрагч маань хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах ёстой. За тэгэхээр яаж өндөр бүтээмжтэй ажиллах юм гэдгийг бүсийн менежер зааварчлахаа өгч ажилладаг байна. Тийм үү? Тий. За тэгэхээр чи шууд тэр дэлгүүрийн тухайн тэр салбарын одоо тухайн сарын ашиг алдагдал за зардал мардал бүх юмыг одоо тэгэл энэ одоо бүсийн менежерээс хамаарна гэсэн үг үү те? Одоо төлөвч ажиллаж гэсэн үг. Одоо хоёулаа энэ салбарынхаа менежертэй уулзаад өнгөрсөн сараад дүгнээд дараагийн одоо энэ сарынхаа төлөвийг гаргана. За сайн уу нэмээ өдрийн минь. Сайн менежер. Сайн. За одоо хоёулаа нөгөө нэг өнгөрсөн сарынхаа дүгнэлтийг хийж анализ хийж ярилцсан. За өнгөрсөн сард хоёулаа ямар ололттой байсан бэ? Ерөнхийдөө өнгөрсөн сар борлуулалтын хувьд бол маш сайн ажилласан. Тийм. Тэгээ одоо энэ сарын юм дээр одоо хоёулаа харъя те. За борлуулалт бол хоёулынхаа төлөвлөснөөсөө 20% дэш давуулж ажилласан байгаа. За хамтрагчныхаа хувьд болохоор хоёр хамтрагч нар хоёулаа дэмжиж ажилласан те. За ийм амжилттай хоёулаа өнгөрсөн сараад одоо дүгнсэн байна. За эх сардаа хоёулаа ерөнхийдөө барааныхаа алдар тутал дээр л нэлийн сайн ажиллая. За захиалга дээр ажиллая тий. Барааныхаа нүг эдрэл тэмдэл дээр ажиллая. Хамтрагчтай илүү сайн нүг үрэлтийнхаа зөвлөгөө өдөрт өгөөд ажиллая тий. Миний дэлгүүр ХКК-н хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчлэгээтэй болох зорилгоор олон улсын ISO стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. За энэ болохоор бас дараагийн салбар. За манад одоо тун удахгүй нээлттэй ихж байгаа шинэ салбар гэсэн үг.
бодлогын хагасан яг засвар хийж байгаа шинэ салбар байна тий. Шинэ салбар байна. Ерөнхийдөө бас бүсийн менежмент маань шинэ салбаруудаа яг ингэж өгтөж аавна. За хүний нөөцөө бүрдүүлнэ. Яг шив шинэ шинэ хүүхдээ үлгэж авч байгаа юм шиг л. Энэ бүр дангуунууд бүр хов болсон шүү дээ. Яг хүнс болохоор яг тухайн нэг фреш байх хэрэгтэй. Фреш байх хэрэгтэй тий. Одоо тэгэл энэ дээр нүн яг тэрний өглөө 9 процесс явагдах нь шүү дээ. Бүгднийх нь үннүүд ингээд явагдах нь мөрөлтөнүүд ингээд явагдах нь шүү дээ. Одоо ингэж бодож байгаа. За би хэрвээ яг жинхнээсээ одоо ингээд яг миний төлөвлөлт ингээд ажил орчлоо шүү дээ тий. Тэнгүүд надад яг бодитоор ямар давуу талууд үүсгий. За ерөөхдөө нэг манай байгууллага манай ажилчдаа өгж байгаа үнц ингэж байгаа шүү дээ. Яг давуу талтай. Тэгэхээр тухайн ажилчныг өсөн дэвжих боломжийг маш сайн олгож өгдөг. Маш сайн олгож өгнө. За тэгээд нэг цалин үлстэй солиош маш чухал. Гэхдээ бидний эрхэмлэж байгаа зорилго маань жижиглэн борлуулалтын 1 цагийн хөлсөйгөө хамгийн дээдээр нь тавих эрхэмж ажиллаж байгаа. За нэг санааны ундраг байгаа шүү дээ. Ажиллаж байхад та ингмээр юм шүү, тэгмээр байна гэдгийг болохоор бүр ингээд чөлөөтэй илэрхийлэх боломжтой. За тэгээд нэг ажлын таатай нөхцөлтэй бид нар одоо ингээд амьдралынхаа 1 жилийн 365-ын бараг 80% ажилтаа өнгөрч байгаа. Тэгэхээр таатай очныг бүрдүүлэхэд бас зөөр ажилдаг. За сайн байцгаана уу? Намайг Нэмэн Эрдэнэ гэдэг. Яг одоогоор миний дэлгүүр компани маркетингийн албыг хариуцж ажиллаж байгаа. За би бол 2020 оны миний ирээдүйн миний гарт төгсөгч бэлтгэх хөтөлбөрийн одоо анхны төгсөгчдийн нэг. За надад одоо намайг хамгийн их сорьсон албан тушаал гэх юм бол миний бодлоор бүсийн менежер байсан. Яагаад гэвэл бүсийн менежер хүн гэдэг бол бусдад нөлөөлөх, бусадтай харилцах чадвараас гадна маш сайн одоо тооцоолон бодогч байх хэрэгтэй, маш сайн төлөвлөгөө гаргаж байх хэрэгтэй, маш сайн одоо гүйцэтгэлээ хянагч гэсэн одоо төслийн менежер гэхэд бас буруутахгүй. Тэгэхээр бүсийн менежер гэдэг албан тушаалтнаас бол маш олон төрлийн чадвар шаарддаг байгаа. Тэгэхээр яг энэ үндсдэрээ бүсийн менежерийг сонгосон төгсөгчнөр маань бол хамгийн их хэмжээгээр өөрийгөө хөгжүүлсэн ийм төгсөгчнөр байдаг. Тэгэхээр та бүхэн манай хөтөлбөрийг сонирхож байгаа юм бол бүсийн менежер гэсэн албан тушаалыг илүү онцолж сонирхоорой гэж та бүхэндээ уриалъя. Өнөөдөр миний дэлгүүрт ажиллаж үзлээ. Энэ бол Монголын хамгийн том ууган сүлжээ дэлгүүрүүдийн нэг байгаа. Мэдээж түүхтэй байгууллага. За өсгийн хэрээр хамт олон илүү хэрэгтэй болж байгаа. Хүний нөөцийн шаардлагатай болсон. Тэр ч утгаараа миний ирээдүйн миний гарт идэх хөтөлбөрийг явуулж байгаа. Энэ хөтөлбөрийг би та бүхэнийг заавал сонирхож үзээсэй гэж үзэж байна. Хэрвээ та карьераа өсгөж өндөр цалинтай ажиллахыг хүсвэл энэ хөтөлбөр танд яг тохирно. Яг доорх тайлбар хэсэгт бүртгүүлэх линк болон за хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байгаа. Мөн дээрээс нь энэ хөтөлбөрийг төгсөөд яг одоо карьер намжилттай явж байгаа залуучуудын түүхийг оруулсан байгаа. Та бүхэн сонирхоод үзээрэй. Би одоо дараагийн ажил руу явлаа. Тэгээд Nomadic Worker-ыг үзсэнд маш их баярлалаа. Баяр таа.